Бэлгэвч нь уян зөөлөн эрзээний материалаар хийгдсэн жирэмслээ сэргийлэх хэрэгсэл юм. Эрэгтэй эмэгтэй бэлгэвчийн аль аль нь олдос сайтай зөв хэрэглэх юм бол хүсээгүй жирэмслэлтээс хамгаалаа зогсохгүй хүний дархлал хомсдлын вирусын халдвар, бэлгийн замын халдвар төвчнөөс давхар хамгаална. Түүнчлэн эмэгтэй хүний умаа хүзөөний хорт хадраар өвчлөх эрсдлийг бууруулна. Эрэгтэй эмэгтэй альж бэлгэвчний үндсэн үүрэг нь эрэгтэй үрийн шингэнийг умаад орохоос сэргийлэх явдал юм. Нэг дор бэлгэвчийг давхарлан хэрэгжилж болохгүй, бэлгэвчийг давхарлан хэрэглэснээр бэлгэвч урагдах гэмтэх боломжийг ихсгэнэ. Бэлгэвчийг хэрэглэсний дараагаар хаях бөгөөд дахин хэрэглэж болохгүй. Бэлгэвчийг зөвхөн ганц удаа хэрэглэх зорилттой. Эрэгтэй бэлгэвч нь маш нингэн эрзэнээр хийгдсэн байх ба хөвцөрсөн шодод өглөж хэрэглэнэ. Бэлгэвч нь янз бүрийн хэлбэртэй, өнгөтэй, үзүүртэй, хөхлөгтэй болон хөхлөггүй тэрч байтугай янз бүрийн үнэртэй байдаг. Бэлгэвчийг эмийн сан болон эмнэлгээс авах нь найдвартай байдаг бөгөөд уутны бүрэн бүтэн байдлыг шалгахдаа ууттай бэлгэвчийг хоёр хурууныхаа хооронд барихад агаар байгаа нь мэдрэгдэнэ. Уутан дээр үйлдвэрсэн он хэрэглэх хугацаа, хүчин тесхийг шалгаарай. Бэлгэвчний уутыг задлахдаа хумс бөгжөөр гэмтээхээс болгоомжлох хэрэгтэй. Бэлгэвчний уутыг хайж хутгаар задлж болохгүй. Уутны гадна талаас доторх бэлгэвчийг нэг тал руу шахаад уутыг задлана. Бэлгэвчэнд агаар оруулахгүй тулд үзүүрээс нь чивгээд хөвчөрсөн шодод углан бэлгэвчийг эрчлээсийг өгтөнд хүртэл шамлана. Дур тавьсны дараа шодоо бүрэн сулрахаас өмнө бэлгэвчийг болгоомжтой суглан авна. Бэлгэвчийг авахгүй бол суларсан шодооноос бэлгэвч сугран унах аюултай. Хэрэглэсэн бэлгэвчийг цаасанд боож хогийн савнд хавна. Эмэгтэй бэлгэвчийн тухайд хоёр талдаа цаграгтай ба нэг нь бэлэг эрхтний гадна намсарт, нөгөө нь үтрэнд байрладаг. Дотор талын цаграг нь бэлгэвч суларч гарахаас, харин гадна талын цаграг нь дотгошоо чихэгдэж орохоос сэргийлдэг. Эмэгтэй бэлгэвчийг хэрэглэхдээ гадна дотн цаграг нь буруу байрлуулсан тохиолдолд бага зэрэг өвдөлт өгч болно. Тиймээс аль болох зөв хэрэглэж сурах нь чухал. Дугуй хэлбэртэй уян цаграг нь хумигдж явж байгаад умдагны ясны ард хэсэгт байрлавал энэ нь зөв байрлал болно. Тэр хэсэг тэлэгдэж байрлалаа олдог. Ингэж зөв байрлуулвал ямар ч өвдөлт зовөр үүсэхгүй. Харин ямар нэгэн өрөвсөлт өвчин шарахтай бол өвчнийг сэдрээж магадгүй. Эрүүл саруул хүн зөв байрлуулж чадвал бэлгийн хавтлын үед дотор цаграг нь эрэгтэй хүний дур хүслийг өдөөхөд нөлөөлдөг бол гадна талын цаграг нь эмэгтэй хүний сэрлийг нэмэгдүүлдэг байна. Эмэгтэй бэлгэвчийг хэрэглэхдээ бэлгэвчний уутыг сумны дагуу дээрээс нь доош чиглэж задлж бэлгэвчийг гаргана. Хэвт дэх өвдгөө салган сув. Эсвэл зогсоод нэг хөлөө сандал дээр тавих гэх мэтээр өөртөө тохиромжтой байрлалыг олно. Бэлгэвчний дотор цагиргийг 3 хуруугаараа хавчиж үтрээ рүү оруулна. 7 хур болон дунд хуруугаа бэлгэвчний дотор хийж дотор цагиргийг айл болох гүн хийн. Гадна буюу том цагирг нь гадна бэлэг эрхтэн дээр байрлана. Шодоо бэлгэвч дотор зөв орж байгааг шалгана. Үрийн шингэн ялгарсны дараа гаднах цагиргийг барьж бэлгэвчийг мушгин авна. Цаасанд боож хогийн савнд хий. Жорлонд хийж болохгүй. Үн сэтгэл өрхийн эрүүл мэндийн төв.